Монголын хуульчдын холбооны мэргэжлийн хариуцлагын хороо үзүүлж байна. Монголын хуульчдын холбооны гишүүн хуульч нь хүний эрх чөлөөг хамгаалах, шударга ёсыг баримтлах, хууль дээдлэх, ялгуурлан гадуурхахгүй байх, хараа тус байх, нууцыг хадгалах, хамгаалах, ашиг сонирхлын зөрчлөөс зайлсхийх зэрэг зарчмуудыг үйл ажиллагаанд баримтлан ажиллах үүрэгтэй. Хуульч эдгээр зарчмаа баримтлаагүй. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмээ зөрчсөн гэж үзвэл иргэн, байгууллага, албан тушаалтан зөрчлийг шалгуулахаар Монголын хуульчдын холбооны мэргэжлийн хариуцлагын хороонд гомдол гаргах эрхтэй. Тэгвэл мэргэжлийн үйл ажиллагааны зөрчил гэж юу вэ? Хуульч нь үйлчлүүлэгч, хэргийн оролцогчдод үл хүндэтгсэн, гутаан доромжилсон байдлаар харьцах, худалдаа төөрөгдүүлсэн, хуурмаг ихтгэл төрүүлсэн мэдээлэл өгөх, ёс зүйгүй хууль бус зүйл зөвлөх, санал болгох, ажил үргэн гүйцэтгэх явцдаа олж мэдсэн нууцыг бусдад задруулах, улс төрийн үйл ажиллагаанд оролцох, хэргийн оролцогчдод дотн харилцаа үүсгэх, хэрэг маргааны нэг талыг байлцуулахгүйгээр нөгөө талтай харилцах, үйлчлүүлэгч, хэргийн оролцогч, бусад хуульчидтай ашиг сонирхлын зөрчилд орох зэрэг нь мэргэжлийн үйл ажиллагааны зөрчилд тооцогдно. Мэргэжлийн хариуцлагын хороонд зөрчлийг шүүгч, прокурор, өмгөөлөгчийн төлөөлөлд оролцсон хуульчдын бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэж хариуцлага хүлээлгэнэ. Тэгвэл зөрчил гаргасан хуульчид ямар хариуцлага тооцдог вэ? Хаалттай болон нээлттэй сануулгах, шүүгд төлөөлөх эрхийг түтгэлзүүлэх, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг түтгэлзүүлэх, мэргэжлийн үйл ажиллагаагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох зэрэг сахилгын шийтгэл ногдуулна. Хуульчийн талаар танд эсвэл танаа байгууллагад гомдол байгаа бол хуульчдын холбооны мэргэжлийн хариуцлагын хороонд хандаарай.